За сайн уу манайхаа бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар 2021 оны 2 сарын 6-ны өдөр Коннектикан мужийн Нью Хавн хотод гарсан Ivy League-ийн алгын хэргийн талаар та бүхэнд ярьж өгөх бэлтгэсэн байгаа. За Нью Хавн хотын хувьд болохоор Нью-Йорк хотоос ойролцоогоор 80 милийн зайд орших Коннектикан мужийн одоо өмнөд эргийн хот гэдэм байна. Ivy League-ийн сургуулиудын нэг болох Yale их сургуулаа байдаг гэдгээр бол алдартай юм хот байгаа. За ингээд шууд дугаартаа орцгоё. 2021 оны 2 сарын 6-ны өдөр гадаа нэлээд хүйтэн тэмцээний өдөр байсан. Оройн 8 цаг 30 минутын үед ихэвчлэн одоо Yale их сургуулийн ажилтан оюутан болон гэр бүлүүд амьдардаг Нью Хавн хотын East Rock гэдэг хороололд гадаа гудамжинд буун дуу гарч эргүүлийн цагдаа нар бол хэргийн газар яаран очсон. Газарт нэгэн эрэгтэй нүүрэн тус газраа болон цээжин хэсэгтээ одоо хид хид буудулсан шархтай машины зам дээр бол хэвтэж байгааг олсон баг. Тухайн эрэгтэй цагаан өнгийн Toyota Prius загварын машин артлын гэрэл нь бол асфальттай зам дээр исэн. Цагдаа нараа тухайн эрэгтэйг 26 настай Kevin Junk гэх залуу болохыг олж мэдсэн баг. Хохирогч биендээ бууны 6 шархтай газар дээр бол нас барсан байдалдайсан. Харин түүний машиных нь ингээд араас нь мөргсөн юм уу гэлтэй машиных нь артал нь бол жоохон хохооцсон байсан. Тэгээ цагдаа нар хэн нэгэн түүний машиныг нь мөргөөд Kevin болохоор машинаасаа бууж ирээд мөргсөн нөгөө машиныхаа зүг рүү явхдаа буудулсан болохыг хэрэг гарсан газрын нөгөө ойролцоох тэр айлын хяналтын камеранаас бол олсон баг. За камер дээрх бичлэгийг харахад хар өнгийн машин Кевиний одоо машиных нь араас явж байгаа нь төрс бичлэгт харагдсны дараахан машинуудаа хоорондоо мөргөлдсөн чимээ бол гараад хар өнгийн машин буцаад ухарч байгаа нь бол харагдсан. Дараа нь Кевин машинаасаа бууж ирээд мөргсөн машины араас ирэхэд 2 удаа бол буун дуу гарсан. Дараа нь Кевин орилж байгаа чимээ бол сонсогдоод 6 удаагийн буун дуу гарсан байгаа. Гэхдээ хичнээн ингээд нөх хяналтын камерын бичлэг байгаа ч гэсэн хар өнгийн машины дугаар болон онцгой шинж тэмдгийг харах юмч боломжгүй байсан. Гадаа нэлээд харахуй байсан учраас хар өнгийн машины одоо урагшаа хоошоо явж байгаа бичлэг тэгээ эрэгтэй хүний орилох дуу гэмт этгээдийн дүрс болохоор хальт ингээд харагдчихсан. За гэмт этгээдийг сайн харах юм бол шар өнгийн тэм яг өмссөн бол харагдчихсан. Өөр ямар нэгэн мөрдлөгийн үйл ажиллагаанд хэрэгтэй ч юм уу ашиглах ерөөсөө тиймэрхүү зүйл бол олдоогүй байна. Мөрдөгчд Kevin Junk гэж яг хэн болох, хэн түүнийг хөнөөх болов гэд мөрдлөгийн ажиллагаагаа бол эхлүүлсэн. Түүнтэй холбоотой бүхэл мэдээллийг бол цуглуулж эхэлсэн ба. Kevin Junk нь 1994 оны 2 сарын 14-ний өдөр Iowa хотод бол төрсөн. Түүний ээж нь Цэн Лиу, Америк нэр нь болохоор Линда гэдэг юм байна. Аав нь болохоор Минг Чон Жин. Эцэг эх нь бүгд найрамдах Хятад ард улсаас Америк нэгдсэн улсад цагаачилж ирсэн юм гэр бүл бол байсан. Kevin-ийг бага байхад нь эцэг эх нь бол салаад Kevin ээжтэйгээ хамт Чикагод хэсэг хугацаанд амьдарч агаад дараа нь бол Коннектикан мужид бол нүүсэн. Эцэг эх нь ингээд гिचнээс халсан ч гэсэн Kevin эцэг эхтэйгээ бол маш сайхан харилцаатай байсан. Аавтайгаа бол байнга холбоотой байдаг гэсэн байна. Kevin North Seattle College-ийг төгсөөд Вашингтоны их сургуульд суралцаж 2016 онд онц дүнтэйгээр бол төгссөн байгаа. Kevin Америк нэгдсэн улсын үндэсний айрамд нэгдэж хүрээлэн буй орчны шинжлэх ухааны мэргэжилтэн танк жолоодогч мөн инженерийн офицероор алба хааж дэд тэслэгч цол хүртэлгээ хүртэж байсан маш мундаг залуу байгаа. 2019 оноос хойшлохоор Yale их сургуульд хүрээлэн буй орчны шинжлэх ухааны магистрийн зэрэг хамгаалахаар суралцж байсан байна. Мөн орон гэргүүчүүдийн байр болон сүмд сайн дурын одоо ажил хийдэг байсан. Тэгээ 2021 онд болохоор сургуулаа төгсгөөр одоо байсан юм байна. Ингээд мөрдөгчд энэ гашуун мэдээг Кевиний ээжэд дуулгах, түүнээс хүүгийнхэн талаар мэдээлэл авах хүндхэн даалгавартайгаар Кевиний гэрлээ уйлаацсан. Хүүгээ буудуулж нас барсныг мэдээд ээж нь бол мэдээж маш их чочролд орж уйлж түүнд бол хүүгээс нөр хинч байхгүй гэж хэлээд хэсэг хугацааны дараа гэр бүлийнхаа талаар бол ярьж эхэлсэн. За түүний ээж Линда нь хэлэхдээ нөхрөөсөө салаад хүүгээ ганцаараа өсгсөн. Хүү бит хоёулаа сүмд бол явдаг гэсэн. Хоёулаа л итгэгчд байсан гэдгээ хэлсэн. Тэг хүүгээ багадаа ингээд сургууль дээрээ өөр хүүхдүүдэд дээрлгүүлдэг байсан ч гэсэн хичээл номдоо бол маш мундаг сурдаг байсан. Тэгээ Ivy League их сургуульд амжилттай хэлсэж ороход нь хүүгээрээ маш их багарсан гэж бол ээж нь хэлээд Kevin болохоор 2019 онд байшин худалдаж аваад тэгээд ээжигээ хамт амьдрий гэж хэлээд тэрнээс хойшлохоор хүүтэйгээ хамт амьдарч байгаа гэж мөрдөгчдөд хэлсэн байна. Харин Кевиний сүйт бүсгүй заяа нь хэлэхдээ 2020 оны 1 сард тэр хоёр болохоор Кыргызстын нэг шашны уулзалтан дээр анх танилцж байсан юм билээ. Тэгээ тэрнээс хойш нэгэндээ агиух таалагдаад тэгээд жилийн дараа одоо сүү тавьсан. Тухайн үед заяа нь болохоор MIT-д суралцж агаад 2021 онд болохоор Yale их сургуульд биологийн чиглэлээр докторийн зэрэгээ бол хамгаалж байсан билээ. Харин Kevin болохоор хүрээлэн буй орчны чиглэлээр хоёулаа Yale их сургуульд бол суралцж байсан. Тэгээ хэрэг гарсан өдөр уг нь бол заяаны гэрт нь одоо оройн хоол
мэдээд тэгээ оройн 8 цаг 30 минутын үед тэднийхээс гараад явсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тухайд болохоор Заян Кевин гэрээс нь гарсны дараах нэг 5-аас 10 минутын хооронд буун дугуйл сонссон. Гэхдээ мэдээж хэрэг найз залуу нь ингээд буудуулаад нас орсон гэж юусоо төсөөлөөгүй. Тэгсэн чинь яг хэрэг гарснаас 15 цагийн дараа Нью Хавн хотын цагдаагийн хэлцээс энэ хэрэг дээр одоо ажиллаж исэн мөрдөгчд рүү одоо ингээд залгаад саяхан ингээд биднэрт нэг юм дуудлага ирсэн хувийн нэг эдлэн газар руу хар өнгийн машин ингээд зөвшөөрлөгөө ороод тэгээд тухайн тэр нэг эдлэн газрынх нь эзэн нь тэр машины араас машинтайгаа дагсан чинь алдчихлаа гэсэн дуудлагыг бол бидэнд өгсөн. Тэгээд дуудлагын дагуу нөгөө эрүүлийн цагдаа нар гэр хаваар нөгөө машин хайгаад явсан юм байна л да. Тэгсэн чинь нэг хар өнгийн машин нөгөө амар их зас орцсон. Тэгээд тэр засанд нь ингээд машин нь гацсан нэг хар өнгийн машин байсан гинэ. Тэгээд тэрэн дээр нь очиод таны ингээ үнэмлэхийг шалгаж болох уу? Танд юу тохиолдсон бэ гэсэн чинь би ингээ замаа олохгүй буруу зам руу ороод тийм амар их зас орсон болохоор машин маань энд гацчлаа. Машинаа яаж гарах уу гэд нөгөө эрүүлийн цагдаа нараас асуусан чинь таны үнэмлэхийг шалгаж болох уу гэд. Тэгсэн чинь үнэмлэхийг нь шалгаад үзсэн чинь 29 настай Кваншван Пан гэдэг юм залуу бол байсан. Машин доторхыг нь шалгаад үзсэн чинь жолооны хажуудлын суудал дээр болохоор нэг шар өнгийн як байсан. Жолооны артлын суудал дээр болохоор нэг цэнхэр өнгийн уут байсан. Өөр нэг тийм сэжигтэй зүйл бол ажиглагдаагүй. Тухайн залуугийн нөгөө жолооны үнэлгээг нь шалгаад ямар нэгэн хэрэгт холбогдчихсэн үү гэд харсан чинь ямар ч тийм хэрэг мэрэгт холбогдчихсэн ч юм уу тиймэрхүү зүйл бол ерөөсөй байгаагүй. Тэгэхээр энд ингээд амар их зас орсон байна. Та тэгэхээр ойр орчимд байгаа буудалтаа буудлаад тийм маргааш өглөө машинаа аваад эндээс явсан дээр хаа гэж нөгөө тухайн эрүүлийн цагдаа нар зөвлөөд тэр залууг бол явуулсан баг. Кевин нас барсан өдрийн маргааш нь буюу 2021 оны 2 сарын 7-ны өглөөний 11 цагийн үед 911-т нэгэн дуудлага ирсэн. Харилцуурын цаанаас нэгэн эмэгтэй Норт Хавны RB гэдэг төргөн хоолны газар ажилладаг. Тэгээ бид нэр гар буу тэгээд 10 хайрцаг бууны сум олсон гэж цагдаа нарт бол хэлсэн. Ингээд Норт Хавын цагдаа нар RB гэдэг тэр төргөн хоолны газар очиход тэнд нь гар буу, бууны сумнууд, за тэгээд цэнхэр өнгийн уут хар хайрсан цүнх. Тэгээд тэр цэнхэр өнгийн уутан дотор нь болохоор шар өнгийн як байгааг бол эрүүлийн цагдаа нар олж харсан. Тэгсэн чинь өмнөх шөнө нэг машин гацаад тэгээд тэрэн дээр очиж эрүүлийн цагдаа байгаа шүү дээ. Тэгсэн чинь яг тэр эрүүлийн цагдаа нь маргааш өглөө нь энэ түргэн хотны газар бас яг очиж таарж байгаа байхгүй юу. Тэнгүүдээ тэр шар өнгийн якыг харчаад өчигдөр шөнө байсан нөгөө Панги залуугийн машин дотор нь байсан як биш үү гэж бодонгуудаа өмнөх шөнө нэг юм алгын хэрэг гарсан. Тэгээ тэрэн дээр нөгөө камерын бичлэг дээр нь байсан гэмт хэрэгтэн шар өнгийн ягтай байсан штэ гэж бодонгуудаа шууд нөгөө энэ хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгчд рүү ингээд залгаад бид нар магадгүй гэмт хэрэгтэн байж болох үс хүнийг харсан болж таарлаа. Тэгээ энэ эрэхтэй болохоор нэг буудалд бол буудалсан байгаа. Бид нэр тэр буудал руу одоо очиж үзээд хаяа гэж мөрдөгчдөд хэлсэн байгаа. Ингээд цагдаа нараа Паны буудалсан буудал руу нь явж очиод Пангихийн залуу танай буудал дээр буудалсан уу гэж бол асуусан. Ресепшн болохоор өнгөрсөн шөнө манад одоо буудалсан. Гэхдээ одоогоор бол өрөөгөө хүлээлгэж өгөөгүй байгаа гэж хэлсэн. Тэгэхээр цагдаа нараа өрөөнийх нь дугаарыг аваад өрөө рүү нь очсон чинь хаалгаа бол ерөөсөө тайлаагүй. Тэгэхээр ресепшн дээр нь очиод бид нэр ингээд хүн амны хэрэгтэй холбоотой юм гэмт хэрэгтэн хайгаад явж байгаамаа өрөөнийх нь төлхөөрийг авч болох уу гэд. За ингээд өрөөнийх нь төлхөөрийг нь аваад өрөө рүү орсон чинь пам бол байгаагүй. Тэнд ерөөсө хонсон ямар ч шинж тэмдэг бас байгаагүй. Ингээд цагдаа нар Пан гих залуу, Кевин гих залуугийн амь насанд хүрсэн гэмт хэрэгтэн байж болдошгүй гэж бодоод гэхдээ түүнийг бол алдсан гэдгээ ойлгосон байна. Тэгээ энэ хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгчд RB гэдэг нөгөө төргөн хоолны газрын ажилчдын олсон эд зүйлсийг нь шалгаж үзэхэд тэндээс нь 45 калибрийн буу болон бууны хонгойнууд нь Кевинийг буудсан бууны одоо хонгойнуудтай бол яг таарч исэн. Тэгээ мөрдөгчд мөрдлөгийн үеэр бас нэг сонин зүйл олж мэдсэн. Энэ нь юу байсан гэхээр хэдэн сарын өмнө яг нөгөө East Rock хороолын тэр орчимд хид одоо тийм машинаас ямар ч хамаагүй айлууд руу буудсан нэг тийм хэрэг гарсан юм байна л да. Нөгөө нэг айлынх нь гэр бүл нь ярихтаа болохоор тэд нар ингээд орой хоолоо идэж суужсэн чинь шууд цонхон ингээд хагараад бууны сум ингээд ханыг ингээд цөмөлсөн гэж байгаа байхгүй юу. Тэгэд нөгөө гэр бүлийн эзэн нь болохоор эхнэрлүүгээ хараад доошо суугаараа манайх руу хин нэгэн буудаад байна гэд хэлсэн чинь эхнэр нь яг нөхөрлүүгээ харсан чинь яг нүднийх нь урдуур бууны сум ингэж гараад тэгээ ханын ус ингэ очиод цоолсон гэж аахгүй. Тэр нөгөө бууны сумны хонгой нь төргөн олны газраас олсон бууны хонгой, Кевиний амь насыг хөнөөсөн бууны хонгой энэ гурав бүр яг таарч ирсэн. Тэгээ мөрдөгчд нэглээд гайхчихсан л да. Энэ бүх зүйлийг хийсэн хүн нэг хүн байж болох уу? Албаар тэ санаатаагаар хийсэн юм хэрэг байж болох уу гэж бол мөрдөгчд бодож эхэлсэн. За ингээд Пан гих залуу яг хинбэ? Пан гих залуугийн талаар мөрдөгчд бол хайж эхэлсэн ба. За тэгэхээр энэ Пан гэдэг залуу одоо хэн болох талаар хэдүүлээ товчхон мэдээлэлтэй болж авъя. За Шинхуан Пан гэдэг энэ залуу болохоор 1991 оны 4 сарын 16-ны өдөр Шанхай хотод болохоор төрсөн. Хүүхэд ахтай болохоор Америк нэгдсэн улсад ирсэн.
Америк одоо иргэншилтэй юм залуу байсан юм байна. За 2009 онд болохоор ахлах сургуулаа төгсөөд Герман улсын Бремен хотод болсон олон улсын математикийн олимпиадад болохоор Америк нэгдсэн улсыг одоо төлөөлж яваад 2 дугаар байранд одоо орж исэн. Математикт бол одоо маш сайн юм залуу байсан. За хэрэг гарах үед болохоор MIT-д компьютерийн шинжлэх ухаанаар докторийн зэрэгээ одоо хамгаалж байсан. Тэгээ ойр тойрных нь хүмүүс болохоор түүнийг гоц ухаантан гэж ярьдаг ч гэсэн бусадтай одоо харилцах тал дээр бол нэлээд тааруу гэж дүгндэг гэсэн юм байна. Мөрдөгчөд Пан гэх залуугийн эцэг эх нь Бостон хотод бол амьдардаг гэдгийг бол мэдсэн. Тэгээд Бостоны одоо хүн амныг гэмт хэрэгтэй тэмцэх хэлцээ одоо мөрдөгчтэй бол хамтарч ажиллахаар байсан. Тэгээ Бостоны мөрдөгчөд Паны одоо эцэг эхийн гэрээг нь олоод гэрт нь бол очсон чинь хэн ч хаалгаа тайлаагүй. Тэгээ тухайн талаар мөрдөгчөд за магадгүй аяллаар ч юм уу тэ аялал зугаалгаар явсан байж магадгүй гэж бол бодож байсан. Тэгээ нор тайвны мөрдөгчөд Паны нөгөө захим хуудсыг ингээд хайж үзсэн юм байна л да. Кевинтэй холбоотой ямар нэгэн зүйл одоо байна уугүй юу гэдгийг л хайж эхэлж байгаа л гэсэн үг юм байна л да. Тэгээд Facebook-ыг нь бол олоод тэндээс нөгөө Кевинтэй найз байна уу гэдгийг ингээд тайсан чинь ямар ч Кевинтэй найз, Кевинтэй холбоотой зүйл бол юу ч гарч ирээгүй. Гэхдээ Facebook-ийн найзуудын дундаас Кевиний найз охин Зайоных нь одоо Facebook нь гарч ирсэн. Тэгэхээр Зайон тэгээд энэ Пан гэдэг залуу хоёр Facebook-оор бол найзууд байсан гэсэн үг. Тэг мөрдөгчөд Паныг MIT-д сураад төгссөн. За тэгээд Зайон болохоороо MIT-д сурч ирсэн гэдгийг бол мэдээд Зайонтой холбоотой юм байна гэж бол бодсон ба. Ингээд Зайоноос Пан гэхин залуугийн талаар бол асуусан. Тэгсэн чинь Зайон MIT-д болохоор хамт сурч ирсэн. Тэгээ хамгийн сүүлд болохоор 2020 оны 5 сард Пан ингээд над руу Facebook Messenger-ээр сургуулийн амжилттай төгссөнд баяр хүргье гэж бол бичсэн. Тэгээ бид хоёр MIT-д хамт сурж байхдаа зүгээр найзуудын тийм харилцаатай байсан. Тэрнээс ямар нэгэн романтик ч юм уу харилцаа бол ерөөсөө байгаагүй гэдгээ мөрдөгчдөд одоо хэлсэн байна. Тэгээ Заян яагаад түүний талаар асуугаад байгаа юм бэ гэдэг мөрдөгчдөөс асуусан байна л да. Гинтхэн ингэж байжсэн чинь бүгд өмнө нь хэдэн жилийн өмнө хамт сурч ирсэн залуугийнхын талаар асуугаад унтахад гайхсан байна л да. Гэсэн чинь мөрдөгчөд гемний алхахын хэрэгтэй Пан гэхин залууг сэжиглэж байгаа гэдгийг бол хэлсэн. Тэгээ тухай Зайн болохоор үнэхээр гайхсан гэж байгаа байхгүй бүр яагаад те би энэ хүнтэй ямар ч дотн харилцаатай байгаагүй. Битгаар хоёулаа зүгээр нэг сургуульд сурж исэн. Сургуулийнхаа хувьд зүгээр найзууд байсан. Тэрнээс сургуулаа төгсчөөд байнга харилцаатай ч юм уу байнга харилцаа холбоотой бол ерөөсөй байгаагүй. Мөрдөгчөд Заяанаас хамгийн сүүлд Facebook дээрээ ямар пост оруулсан бэ гэж асуусан чинь Заяан хэлэхдээ Кевин надаас сүү тавих юм зөвшөөрөөч гэгээд гуйсан. Тэгээд бит хоёр одоо тэр бичлэгээ Facebook дээр болохоор тавьсан. Өөр одоо сүүлд ямар нэгэн тийм сонин содон зүйл одоо Кевинтэй хамт ахуулсан зураг ч юм уу тиймэрхүү зүйл бол ерөөсөө тавиагүй. Сүү тавьж байгаа тэр бичлэгээ бол тавьсан гэж хэлсэн байна. За ингээд мөрдөгчөд магадгүй Пан гих залуу тэрийг үзээд тэгээд Зайоныг одоо харж явдаг гэсэн байж магадгүй. Тэгээд ийм хэрэг хийсэн байж магадгүй гэж сэжиглэж эхэлсэн байна. Ингээд мөрдөгчөд Паныг хайх ажилдаа бол орсон. Хэрэг гарахаас өмнө Пан 3 уцтай байсан. За тэгээд нэгээр нь болохоор машины түрээслэгчтэй холбогдсон байсныг нь олж мэдсэн. Тэгээд нөгөө өмнө нь дээр дурдчихсан да нэг машинаас буутсан нэг хит хитэн хэрэгүүд гарч исэн гээд тэр нь болохоор 2020 оны 12 сарын 11-ээс 2021 оны 2 сарын 6-ны хооронд яг тэр нөгөө Кевинас барсан ижил бүс нутагт нь гарч исэн юм хэрэгүүд юм байна л да. Тэгээ мөрдөгчөд болохоор Паныг зориудаар энэ хэрэгүүдийг одоо хийгээд тэгээ Кевиний өхлийг санамсаргүй явдал мэт харагдуулах гэж хичээсэн баха. Тэгээ цагдаа нарыг одоо төөрөлдүүлэх гэж оролдож исэн бах гэж бол бодож исэн. Тэгэхээр урдаас маш сайн тооцоолж хийсэн юм хэрэг байж болзошгүй гэсэн үг. Тэгээ Кевинийг нас барсны дараахан Пан болохоор эцэг эхтэйгээ холбогдоод бэлэн мөнгө бол асуусан гэдгийг мөрдөгчөд олж мэдсэн. Тэгээ Паны эцэг эхийг болохоор Атланта хавцаа явж байхад нь бол барьж авч чадсан юм билэ. Тэгээ эцэг эх нь болохоор хүүд нь бэлэн мөнгө хэрэгтэй тэгээ аваачиж өгсөн. Өөр зүйл бол мэдэхгүй. Гэхдээ хүн маань ингээд амиа хорсон баха гэх юм сонь нэмэрэдсэн байна л да. Гэхдээ мөрдөгчдөд ягаад чи эцэг эх нь ингээд амар сони нэмэрээ тэгснэ хүүгээ хаана байгаа гэдгийг мэдэхгүй. Хүүдээ бэлэн мөнгө аваачиж өгсөн гэл юм сонь нэмэрэд харна. Эцэг эх нь ямар ч хэлсэн хүүгээ хаана байгааг бол мэдж байгаа. Юу болсныг бол мэдж байгаа. Гэтээ худлаа яриад байна гэдгийг бол мэдээж ойлгосон. Тэгээд эцэг эхийн нөгөө банкных нь хуулгыг харсан чинь маш их хэмжээний мөнгө ингээд ойр ойрхон авсан байсныг нь бас олж мэдсэн ба. За тухайд мөрдөгчөд бол Паны эцэг эх нь хүүгээ хаана байгаа гэдгийг бол маш сайн мэдчихсэн. Тэм ч учраас эцэг эх нь мөрдөж мөшгөж бол ихсэн ба. Тэгээ нэг өдөр эцэг эх нь машин түрээслээд нэг тийшээ явсан гэж аахгүй. Тэнгүүтээ машиныхын GPS нөгөө хяналтын систем нь ажиллаж ирсэн аа. Гинтхэн унтраад хэсэг хугацааны дараа буцаад нөгөө хяналтын систем нь ажиллаад эхэлсэн гэж байгаа. Тэгээ тухайд мөрдөгчөд за Пан болохоор GPS-ийг унтрааж асааж бол мэддэг. Өнийг нь болохоор өмнөх тэр машин түрээсэлж исэн машинуудаас нь ингээд мэдэж авсан байхгүй. Тэнгүүтээ за ямар ч тач эцэг эх нь бол
хүүтэйгээ уулзаад яваад байгаа юм байна да гэж тэгж хардчихсан. Тэгээ нэг өдөр болохоор эцэг эх нь найзууд дээрээ очино гээд North Carolina руу явсан. Тэгээ тэнд болохоор нэг буудлаар буусан баг. Тэгээ мөрдөгчд тухайн тэр буусан буудлын дээр нь бол очиж асуусан. Энэ нь болохоор 2021 оны 7 сарын 5-ны өдөр буюу Кевин нас барснаас одоо 4 сар гарангийн дараа гэсэн үг. Тэгээ тэр буудлын дээр нь очиод асуусан чинь буудлын нэг ажилтнаа нь энэ хүмүүс манай буудлын дээр бол ирсэн. Тэгээд энэ эмэгтэй нь болохоор миний утсыг гуйгаад миний утсаар бол ярьсан. Тэгээд дараа нь утсын маань буцааж өгтөө тэр залгсан дугаараа бол устгацсан байсан гэж хэлсэн баг. Тэгээ мөрдөгчд бол тэр дугаарыг бол айгүй хурдан амархан олж авсан. Тэгээ тухайн дугаарыг хаанаас залгасан гэдэг нөгөө байршлын тогтоосон чинь Алабама мужийн их сургуулийн ойролцоох нэг байрыг бол заажсэн баг. Ингээд 20 хүний бүрэлдэхүүнтэй цагдаагийн албан хаагчид тухайн байранд бол очсон. За ингээд дотор нь бол пан байсан баг. Тэгээ паныг бол байрж авсан. Тэгээ тухайн байранд нь орж нэгжлэг хийсэн чинь аавынх нь гадаад пассворд $20,000 бэлнээр 7 ширхэг утасны SIM карт тэний компьютер бол өрөөнөөс нь олсон. Ингээд паныг Connecticut муж руу болоо шилжүүлж түүний барьцааны мөнгийг $20 сая гэж бол үнэлсэн. Тэгээ тухайн нөгөө ковид сар тахлын үе байсан учраас түүний шүүх хурал нь болохоор хойшлогдсон. Гэхдээ мөрдөгчдөд бол үнэхээр хангалттай нотлох баримтууд бол байсан. Нотлох баримтуудыг бол цуглуулж чадсан. Нөгөө нэг төргөө олны газраас олсон гар буу болохоор яг Кевинийг өнөөсөн гар буу ерөөсөө биш байсан юм билэ. Тэр хоёр бол таараагүй гэсэн үг. Тэгэхээр пан тухайн нөгөө Кевиний насыг өнөөсөн гар бууга хаа нэгтээ хайсан нуусан уу одоо тэр нь бол ерөөсөө олдоогүй. Бичлэг дээрх тэр машин за тэгээд тэр нөгөө шар өнгийн яг тэгээд цагдаа мөрдөгчдөөс зугцсан. За тэгээд тэр нөгөө төргөө олны газраас олцсон сумны хонгионууд тэг бүгдээрээ бол нөгөө пангих гэдэг нь нотлогдсон. За тэгээд дээрэс нь пангийн малгаанаас нь Кевиний цусны толб бас олцсон байна. 2022 оны 12 сарын 9-нд пан өөрийгөө гин буруугүй гэж бол анхны шүүх хурал дээр үзсэн. Харин 2024 оны 2 сарын 27-нд түүнд ямар ч батлан даалтаар гарах боломжгүйгээр 35 жил хорих ялыг бол оноосон. 2024 оны 4 сарын 23-нд түүний ялыг бол баталгаажуулсан юм байна. Тэгээ шүүх хурлын үеэр пан өөрийнхөө хийсэн хэрэгтэй бол гэмшиж байгаа өөрт нь огцсон ялыг хүлээн зөвшөөрч байна гэдгийг хэлсэн ба. Тэгээ шүүх хурлын үеэр хүн болгон ингээд панд хандаж үг хэлж байхад дандаа доошоо харж исэн. Харин заяан үг хэлэхэд түн рүү бол харж яг юу хэлхийг нь бол анхааралтай сонсч исэн ба. За тэгээд эцсүүлд нь 26 настай Кевин гэх залуухан залуу одоо яг ямар шалтгаанаар амнасаа ингээд алдсан нь мэддэхгүйгээр одоо энэ шүүх хурал бол дууссан байгаа. Пан бол заяаныг харж явдаг гэсэн. Заяанд бол хайртай байсан байх магадлалтай. Ийм хэрэг одоо үйлдсэн. Тэгээ хэрэгээ бол хүлээсэн. За тэгээд 35 жилийн ял бол авсан. Одоо ийм хэрэг байна. За тэгээд та бүхэн маань энэ хэрэгтэй юу гэж бодсноо надтай болон бусадтайгаа хуваалцах хүсвэл комент хэсэгтээ үлдээгээрэй. За хэдүүлээ дараагийн дугаараар удахгүй уулзцгаая. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай. Баярлалаа.